2026-ны 1 сарын 1-ний өдөр. За өнөөдөр 26 он гарсан байна. Тэгээд хамгийн ихний өдөр болж байна. Тэгээд ийм сайхан байгальд сая бясалгал хийжээд энд манай охин унтж байна. Тийшээ манай нөхөр ууланд гарч байгаа. За энэ хоорондоо 25 оноод өгнөн ярилцъя гэж бодлоо. За 25 он эхэлж байхад би яг өөртөө маш олон зорилгоодыг тавьсан. Тэгээд ер нь баг одоо энгийн хүн хараад одоо эргээд өөрөө харахад бол тухайн үеийн зорилгоод маань илүү мөрөөдөл одоо байрын баг биелэгдэшгүй яаж нэг жилийн дотор энэ хүн одоо ийм их юм биелүүлэх гэж байгаа юм болоо гэж гайхмаар би ч бас өөрийгөө тухайд бичиж байхдаа за арай л том хүсээд байна да. Арай л том зорилго тавиад байна. Бараг надад унтах цаг зав олдох юм уу гэж бодож ийсэн хүслүүд маань эхнээсээ бүгдээрээ биелсэн байсан. Тэгээд яг хүн жил алган өөрийнхөө одоо энэ он цаг солигдож байгаа энэ нэгзэх одоо яг зааг дээр энэ бол дэлхийд дахинд хүмүүс яг нэг өөрсөндөө бий болгосон цаг хугацаа ингээд урсдгаараа урсан өнгөрдгөөрөө өнгөрөн цаг хугацаа бүгдийг ингээд одоо арчаад бүдгрүүлээд явж идэг. Тэгэхээр тэр дунд яг энэ зааг дээр бид нэр илүү акцент өгч энэ дээр би ийм зүйл бүтээсэн, би ийм зүйл алдсан, би ийм зүйл онсон, би ийм зүйл сурсан гэд ер нь дүгнэх юм ач холбогдолтой байд юм байна. Тэгээд би яхав жил болгон зорилгоудаа тодорхойлоод бүгдийг ингээд хүсэж мөрөөдөө технээс нь хийгээд гол нь өдрөө алганы маань жижиг үйлдэлүүд маань яг тэр зорилгын төлөө явсаар байсныг ингээд харахад маш гоё байлаа. Тэгээд хамгийн дөрөнд яг миний хамгийн том зорилго бол манай зөвлөх хөтөч яг өөрөө явдаг систем, өөрөө явдаг одоо зөвлөх хөтөч гэдэг брендингтэй үе одоо хөтлөгдөж явдаг энэ номынхоо гэдэг хүн хичээл заах юм уу те номынхоо гэдэг хүн байдаг болохоор л энэ бизнес явдаг биш. Өөрөө гэсэн системтэй, өөрөө гэсэн ийм давуу талтай онцлогтой одоо хаанбаг гэхэд захирал нь хийн гэж хинж асуудаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан зөвлөх хөтөч гэхэд зөвлөх хөтөч юм байна гэсэн ийм брендийг итгэлцлийг бий болгоё гэж зорж исэн. Тэгээд тэрнтэйгээ уялдуулаад хамгийн том зорж исэн ажил нь бол ISO 9001, 21001 гэдэг стандартуудыг авах гэж байгаа. Тэгээд ер нь манай аудиторууд хэлсэн 21001-ийг та нар ингээд сургалтын төвүүд дундад баг анх удаа нэвтрүүлж байгаа байна. Өмнө нь бол их сургуулиуд зөвхөн энийг нэвтрүүлэх ёстой гэж ойлгодог байсан. Гэтэл та нар ингээд ийм цөөн хүнтэй баг тэгээд маш олон ажлыг хийж байгаа хажуугаар бүтэн жил энийг ингээд сургалт аваад компанидаа хэрэгжүүлээд бүх бичиг баримтуудаа боловсруулад ингээд 21001-ийг 9001-тэй нэгдсэн менежментийн тогтолцоо гэж нэрлэдэг. Хоёр стандартыг нэвтрүүлсэн гэсэн үг. Тэгээд ингээд нэвтрүүлж байгаа нь одоо маш юм бахархууштай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар ч гэсэн ер нь багаараа маш их бахархсан. Яагаад тэгэхээр бид нар дунд нь олон хүн солигдож, олон хүмүүс одоо суралцгаар явж манай хамгийн багийн core гишүүд маань хүртэл ингээд суралцгаар явсан энэ цаг үед бид нар эхний орж ирсэн хүмүүс нь дараагийнхаа орж ирсэн хүмүүсийн ажлыг маш гоё ингээд хүлээлгэж өгөөд хүлээж аваад ингээд ямар ч тийм зөвлөх хөтөч одоо нэг өдөрч баг им сул зогсолтгүй гэх юм уу те ямар ч тийм одоо эргэлзээгүйгээр бид нар давшиж ажилласан. Тэгээ энэ бол анх миний яг зорж исэн зорилго яагаад зөвлөх хөтөчийг бий болгосон бэ гэхээр бид нар Монгол залуучууд гадаадд очиж суралцж байна, боловсрол эзэмшиж байна. Эргээгээд бид нар том төслүүд дээр ажиллах гэхэд бид нар хамтрах шаардлагатай байна. Тэгээ ихт дээр ингээ хараад үзэхээр хиттийн томоохон их сургууль төгссөн залуучууд бол маш цөөхөн байдаг. Тэгээ тэр дундаа бүгдээрээ том одоо алтан тушаалууд дээр эсвэл эхнээс нь ингээд одоо яамн дээр ороод яваад ингээд ер нь тусдаа карьер хөөгд явдаг учраас биднэрт яг юм хамтрал платформ хамтрах юм нэгэн одоо үнцэн ч юм уу тийм зүйл байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр би өөрөө яг хүлээх биш community хүлээх community хүн бүтээгстэй байна гэдгийг аягүй их өөрөө ухамсарлаж харж байсан. Тэгээд тэрийг ойлгоод би яг хүний нөөц Монгол улстай би хүний нөөц бэлдэж өгч байна. Энэ бол ингээд өнөөдөр мэддэхгүй зүйл 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа манай сурагчид бүгдээрээ Монголын хамгийн одоо
мундаг залуус болсон байхаар би ер нь төсөөлж байна. Тэгэхээр энэ залуучуудтай одоо би ингээд өөрөө мэддэг чаддаг бүх зүйлээрээ би ингээд туслая. Эргээгээд бид нар хамтрая гэдэг ийм үнцэнтэй зөвлөх хөтжийг анх байгуулж байсан. Тэгээд одоо эхнээсээ манай сурагчид төгсөөд ирж байна. Тэгээд бид нар тэрийг ер нь юм эргэх холбоотой байх үднээс бас хөтөлбөрөө цааш нэрэн шинжилж лого брендинг тусдан гаргаж ирнэ бол CUS app гэдэг UP University Process CUS нь мэдээж ихтэй шилжүүлсэн сургууль ингээд эргэх холбоотой байхаар менторуудыг амбассадоруудыг гаргаж ирээд ингээд дараагийнхаа үеийн залуучууд сурагчдад бэлтдэг зөвлөдөг ийм платформыг бий болгоё гэдэг ингээд ажиллаад эхлүүлээд амжилттай эхний кохортаад явсан. За тэгээд энэ ажилдаа уялдуулаад ер нь манай баг маш их зүйлийг суралцлаа. Яаж чинээр одоо брэнд дотроо дахиад нэг жижиг брендийг үүсгэх үү? Яаж юмыг ребранд хийж гаргаж ирэх үү? Яаж бусад хүмүүстэй одоо ингээд те хамтын ажиллагаа хийх үү? Бусдад яаж ингээд профешнл хандаж, грей контракт зөв ойлгуулах, амбассадоруудаа ингээд мэдээлэлээ зөв хүргэх, зөв одоо чиглүүлэх гэдэг ингээд маш олон чаленжуудыг бид нар туулаад явж байна. Гэхдээ энэ бол нөө маш эерэг чаленж. Яг тэр зөвхөн ингээд тогоон дотроо сурагчтайгаа багш нар нь ингээд харилцаад ажиллаад авах биш. Дахиад амбассадорууд гэдэг ингээд юм гурвалжингийн 3 хэсэг болж ажиллаж байгаа учраас энэ цаашдаа гоё маш гоё экосистем болоод явах болов уу гэж одоо дөнгөж эхэлж байна. Тэгээд хийж хүсэж байна, харж байна. За тэгээд би өөрөө нөгөө нэг маш олон удаа яг одоо хөрөнгө оруулалтын тал дээр бол фейлдчихсэн туршлагатай. Ингээд осон мөнгнүүд ингээ хүмүүсийн одоо юм хандлагаар салхишиг одоо салхины аясаар ингээд одоо coin айгу амжилттай авч нөө одоо апугийн хувьцаа айгу гоё байна гэл тэнгүүт ингээл за тийгээстэй болж ийн гэд ямар ч судалгаагүйгээр за биткойн дээр бол яг би нэлээ эрт орж исэн. Тэгээс үлд $100,000 хүрэхтэн зараад бүх биткойноо зараад гарч исэн. Тэр нь бол би юм урт хугацааны хөрөнгө оруулалт хийж сурааг байсан. Дандаа богино хугацаанд ашиг хүртэх гэж ер нь бол яг л залуусын нийтлэг гаргаж исэн 24 ковидоос хойш ер нь бол coin, altcoin тэгэл IC тэ Simply coin чилүү гэл маш олон залуучуудын одоо энэ шурах сүрөөд явсан болоо. Гэхдээ эндээс би бол маш том сургамж авсан. Яагаад тэгэхээр хүн альва зүйлд хөрөнгө оруулалт хийх байгаа бол өөрийн хөдөлмөрөөр олсон тухайд би чинь бүр цалинтай саягаар нь төрний цалинтай ажил хийдэг байсныхаа хажуугаар хичээл заагаад осон одоо бага хэмжээний төлбөр мөнгнүүдээ хүртэл ингээд хийгээд ерөнхийдөө бол ингээд ор үндэсгүй хасах руу бага зэргийн хасах руу ороод ингээд энэ бол дууссан гэж ойлгож байна. Тэгэхээр эндээс маш их зүйлийг эргцүүлж ойлгоод энэ жилийн миний хамгийн гол том зорилго бол санхүүгийн маш том сахилга баттай бай. Санхүүгийн салбарыг ойлгодог бай. Санхүүчидтэй ер нь нэлээ ойр ер нь яг яад юм байна. Санхүү гэдэг чинь бол ингээд хэм болгоны мэдтгүү тийм толгой өвдөд ах зүйл биш шүү дээ. Бүх зүйл интернет дээр бүх зүйл нээлттэй ил тод компаниуд хүртэл хувьцаат компаниуд хүртэл ингээд санхүүгийн талангаа ил тод тавьчихсан байна. Тэгэхээр энийг зөвхөн цаг зав гаргаад ойлгож ухаарж уншиж судлах тухай асуудал байсан. Тэгээ би оны эхэнд Хамагны бас яг энэ санхүүгийн сургалтанд сууж тараа тэндээс CFI гэдэг платформыг мэдээд гадаад хэл дээр яг ийм financial institute гэдэг санхүүгийн компани corporate санхүүгийн босрол алгадаг тийм платформ дээр хичээлүүд үзэж явж байгаа. Сая 11 сард үнцаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан хөрөнгө оруулалтын ажил үйлчилгээ явуулах эрхийн сургалтанд хамрагдаад тэгээ шалгалтандаа нэг унаад тэгээ сүүлийн шалгалтын дээрээ тэнцээд ярилцлагандаа тэнцээд ингээд амжилттай гэрчлэгээ гардаж авсан. Тэгээд тийм маш зогоо яг одоо 7 хоног сарууд тэр тухайн сар бол миний хувьд амар галзуу сар байсан. Яагаад гэхэд би маш таагүй байсан. Манай хөлт өвдсөн байсан. Тэгэл өглөө 5 тосоо шалгалт руугаа яваал. Тэгэл ер нь маш хэмээг чаленж хийж агаад энэ сертификатыг гардаж авсан. Тэгэхээр энэ 26-нд энэ сертификатыг хэргийг гаргаад ер нь яг над чиг юм зүгээр энгийн ажил одоо мэргэжилтэй хүмүүс санхүү хөрөнгө оруулалт мөнгө удирдах гэхээр амар юм хол айцтай байдаг. Би ч гэсэн тийм айцтай байсан. Тэгэхээр энэний талаас илүү энгийн юм зөвлөгөө мэдээллийг хүргэдэг бас зөвлөх болёо гэж зорж байна. За тэгээд 25 онд бол үл хөдлөх хөрөнгийн 70 ахуулсан жилээсэн. Маш сонирхолтой
надад ямар ч суурь хөрөнгө, ямар ч тийм зүйл манад байгаагүй. Гэтэл яг ингээд бид нэр чигээрээ хөдөлмөрлөө за хэдүүлээ ч гэсэн хастаал гэдэг нэг орон сууцнд байранд бид нар анх ороод байраагаа за бид нар одоо энийг илүү үйлчлэгээний талбай болгоё гэдэг IC5 руу ороод одоо тэрийгээ бид нар илүү expand хийгээд дахин зээл аваад ингээд ер нь бол тасралтгүй өргөжөөд явсан. За тэгээ тэндээс юу ойлгож авсан бэ гэхлээр нөгөө бас л дахиад санхүүтэй холбоотой зээл гэхээр хүмүүс иймэр айцтай боддог. Тэгэхэд яг үнэндээ Монголын кейс дээр бол өнөөдрийн мөнгөний үнц нь бол маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн биднэрт олдож байгаа тэрбум төгрөгийн одоо жишээ нь үнэлгээтэй буй объектыг орчилгаа төлөөд ингээд сарын, жилийн одоо 18% хүүтэй ч юм уу те ингээд авдаг. Тэгэхээр энэ яг өнөөдөр эхний 2 жилдээ төлөх төлбөр нь маш өндөр юм шиг хэрнээсээ цаашдаа яг өгөөж нь бодоод үзгээр 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр объект нь өөрөө үнцний алдахгүй байсан. Тэгэхээр тэрийг яг олоод мэдээд судлаад тэрний үр дүнд яг юу болж гаргасан бэ гэхлээр ер нь бол одоо нөгөө зээлч гэдэг юм уу те ямар нэгэн ийм хөрөнгө оруулалтын зүйлийг зээлээр бий болгох гэдэг дээр бол манай залуучууд бол нэлээ угаасаа имэдэг. Бид нар ипотек авахтаа хүртэл маш их хэрэгэлцдэг. Гэтэл яг үүндээ Монголд ипотек гэдэг бол бараг бэлэг гэж ойлгож болно. Яагаад гэвэл жилийн 6% хүүтэй бид нар ийм байр аавна гэдэг нь ирээдүйд төгрөг тэ мөнгөний хүний одоо хувь ямар байгаа лээ, сар алга инфляцийн түвшин яаж өсөж байгаа лээ гэдэгтээ уялдуулах юм бол бид нар бол маш зөв хөрөнгө оруулалт хийж байгаа гэж харж байна. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгүүд дээр ер нь бол нэлээд ач холбогдол өгч яг зөв хөрөнгө оруулалтуудыг бас хийж чадсан гэж харж байгаа. За тэгээд уулнаас нэг хүн бууж ирсэн байна. Тэгээд ерөн 25 оны дүгнэл маш их амжилттай, маш гоё жил байсан, хүссэн хүлээсэн зэрсэн бүх зүйлээ биелүүлсэн. 26 амжилт. Ирч хүч. 26-ныг сайхан өгцлээ. Тэгээд 26 ондоо бас л сайхан том өрөөдөн зорино. Гэхдээ хамгийн гол нь эрүүл их саруул байх болтугай гэж хүсэн гэрөөё. Баярлалаа.